шага. Яваа. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Сайхан олж байна уу? Аа сайхан. Гайгүй нөө. За юу байна барсаа? За 50 сайхан. Ажил сайн уу? Өнөөдөр ямар ажилтай явж байна? Өнөөдөр нөгөө нэг кино театруудтайгаа уулзах гал явж байсан. Тэгээд таатай бас уулзах. Бариад авлаа шүү дээ барсаа. За баярлаа. За шага хэрэг хөрлөгөн бэ? Өрлөгөн. Амар. Маш. Юунд зарцуулах вэ? Тэгэл юунд зарцуулсан мэддэгдэхгүй ш. Тэгэл дууссан байд ш. Мөнгө олоо. Та заахгүй. Байхгүй. За шагагийн хамгийн их айдаг зүйл. Могоо. Хамгийн хайдаг юм уу? Шавж, жом, писа. За өөрийнхөө аль нэг эрхтнийг өөрчлөөч гэвэл ямар эрхтний өөрчлөх вэ? Боломж олгоё. Би жоох өндөр болно. Дунд чөмгөө сунгуулна. Яагаад? Одооны өндөр чинь болохгүй нөө. Одоо жоох намхан санагдаад байна. Ка хамраа мамул. Дуртай зохиолч юм бэ? Александр Дюмагийн ер нь бүх зохиолууд дуртай. Бүр шүтдэг. Шагагийн сарын дундаж орлого хэдэн төгрөг байна бараг залвал? Мэдхгүй сая төгрөг. Өөртөө бодож байгаагүй байна. Бараг залвал хэлээч дээ чи одоо орлого зарлага тооцдог юм уу? Өдийг авчичаад юм чи. Тооцдгүй тэгээ ийм ингээд их нэртэй загнуулдаг байхгүй юу? Дандаа. Ааха. Дуулах уу барцаа? Дуулна шүү дээ. Каракед ороод хамгийн түрүүнд ямар дуу захиалж дуулдаг вэ? Каракед ордог. За шууд одоо тийм нөгөө нэг single ladies дээр ундраагчтай гардаг шиг юм гэж явахад тэр чи кодын зээжэр мэдчихгүй шүү дээ. Дуртай үнэр. Хүүхд юм. Үнэр айгуугаа шүү дээ. Юм угааж байгаа, хувцас угааж байгаа үнэрэнд дуртай. Вокны үнэр гэсэн үг үү? Тий, одоо баг тэгээд дээрэс нь бас нөгөө юу вэ шүү дээ. Нэг юм дурсан сэдрээс үнрүүд байдаг шүү дээ. Юуны ч хамаагүй. Ааха. Тэр үнэрийг үнэртгэхээр тухайн үеийн дурсан сэдэрдэг. Тий, яг тэгдэг байхгүй. Шагагийн өөртөө одоо худалдаж авсан хамгийн үнэтэй эд зүйл юу вэ? Машин. Хэдэн төгрөгөөр авсан? 28 сая. Барсаа хэнийг чадуулж ирсэн одоо зөндөөлөх л та. Шага багада ямар хочтой байсан? Үгүй. Үгүй гэдэг. Наа жоохон байхад оюутан байхад манай найзууд өдрөө нийлээд охин болж яриад надтай. Өөр охиноор яриулаад танихгүй дугаараас тэгээ би нэг охинтой танилцаад утсаар баахан юм бичдэг болоод мессеж бичдэг болоод хоёр нэг охинтой уулзсан. Уулзах гээд яваад очиж манай ангийнхан байсан. Тэрнээс хойш хизээж удсны цанаас үнтэй танилцсан байсан. Хаширсан. Анхны үнсэл хизээ байсан бэ? Та мэдхгүй. Сандаг уу? 10 жилтэй л ах л та. Анхны үнсэл. Санахгүй нөө. Анхны үнсэл дүү. Тэр их гоё юм болж ээ. 10 жилд байжээ. За. Тэгээ нэг ангийнхаа охин дурлжээ. За. Тэгээ тэр охинтойгоо үргэжээ. За хизээ байсан юм бэ? 7 дугаар ангид дөнгөж орсон жилдээ байхгүй юу? 7 дугаар ангийн орсон жилдээ. Хэрэг шуналтай хүн бэ? Гайгүй. Шунал багтай юу те? Тэр шуналдах юм шуналтай шүү дээ. Дуртай хүний нэр. Хүний нэр. Ямар нэрэнд айгуу дуртай? Нэрэндээ? Ааха. Ялгуун. Энэ баг хөхт нэр. Ааха. Амин дурал гэдэг нэр айгуугаа шүү. Амин дураа. Амин дурал. Амин дурал. Амин дурал. Тийм нэр одоо байдаг юм уу? Монгол байхгүй сте. Байхгүй. Гэхдээ Монголын түүхэнд байсан нэр хотгоодын ханхүүгийн нэр ихгүй энэ амин дурал гэж. Өглөө хэдэн цагаас голдоо босч байна? 9 8. Ер нь шоуд нэт. Шоуд шүү дээ. Гэхдээ баг. Хаяа нэг шоуд бол шоудсан шиг шоуд нэг. Үгүй шоо. Үгүй шоо. Усанд орохгүйгээр хамгийн их удаж исэн хэд хонолсон бол нэг л хоног багт. Одоо хөдөө ч юм уу ингээд ажиллаар явдаг штэ. Усанд орох шаард. тэрийг санахгүй байна. Тэгээс би бол өдрөөр усанд орсон. Хамгийн анх цалин авч хийсэн ажил. Би байлга дээр ажилласан. 10 жилдээ ажил хийгээл тэгэл цалин авч ирсэн шүү дээ. Хэдэн төгрөгийн цалин авсан хамгийн анх? 10,000 хүрээгүй. Тэр цалингаа юун зарцуулсан? Анхныхаа цалин? Бакал авсан. Яасан? Бакал гэдэг Орос хотол авсан. Манай ажил. Бай. Гэж. Сайн байна уу? Ой, сайн уу. За, тань хамаа. Сайн байна уу? Сайн. Хараач би бив захиалах гэж сайн ажиллаа. Багтаа хэрэг атмаа хөхт байсан бэ? Багтаа? Атмаа байсан уу? Атмаа байгаагүй шүү дээ. Ерөөсөө атмаа байгаагүй. Нилийн зодтолч л байсан багтаас. Зодтолжсэн. Гэтэ ихэвчлэн дандаа зодуулж байсан. Тэгээд
лаглаг атманууд байсан шүү дээ манай үеийнхэн донд ч. Мэдээж үздэг байх юм. Хүмүүс эргүү юм чинь үздэг байт юм. Шаагийн зодооны хамгийн сайн техник нь ямар техник вэ? Минийх бол нэгдүгээр зүгтэх, хоёрдугаарт маажих, гуравдугаарт төмсөгдөх. 1 2 3 Уул хараад үлдэн шүү дээ. Тийм шүү. Хэдүүлээ ялаа. Өдрөө Тий. 40 бол үлдээ. 37 хаа. Энэ үнэн үү? Мэдхгүй. Улаанбаатарын 90% гэдэг нэг тийм сонсогдоод. Өстө дэми юмэр. Өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл. Монгол ирэх үү? Өрөвч нинжийн сэтгэлтэй, өөртөө итгэлтэй, бусдын төлөө, өрөөлийн төлөө үннийг хэлж чаддаг тийм л хүн дээ. Энэ бидний хийсэн 50 анхны сериал киноны Кристаль киноны зураг байна. Энэ манай анхны урлагтай дурсан төгсгөлгүй киноны постэр байна. Тэгээд манай Тамирагийн хамгийн анхны Амингоо байна. Тэгээд дараагийн Австралын шок байна. Тэгээд миний ах トゥ байна. Одоо энэ дээрс дараагийн киноны төлөвлөгтгийн хараад өдрөөс хийж амжааг байна уу? Нүүж орж удаагүй. Хамгийн сүүлд хизээ уйлсан бэ? Уйлсан бэ? Сая каноны нээлтэн дээр байсан. Залуусынхаа уриалсан нэг сайхан үг хэлээч. За тэгэхээр залуусаа бүгдээрээ баасан гарагийн нэвтрүүлгийг үзэж байгаа бүх хүмүүстээ энэ үчийн мэндийг хүргээ та бүхэндээ эрүүл их ад жаргалыг хүсэн өрөө тэгээ дээрэс нь зөвхөн өөрийнхөө дуртай зүйлийг өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдраарай. Хөшөрсөн оноо харамсахгүй тул зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж яваарай залуусаа. Ажилч хөдөлмөрч хичээнгүүл байх хэрэгтэй. Дайчин өмнө тавьсан зорилго гэж хүн болгон байдаг гэж боддог. Тэрний хөдлөг өдөршнгүй явах хэрэгтэй. Зорилгоосоо битээ хазаагаар хэлж. За ингээд баасан гарагийн бэлэс 60 асуултанд маш амжилттай хариулсан жүжигчин Шагаада маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд ер нь нөө хүүхд тахуй цагаас л Монгол үз үздэг байсан. 4.10 кино тэргээл те Симба мемба гараал. Тэгээд энэ удаа Монгол телевизийнхаа одоо баасан гараг төлөвлөлт орж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд танай хамт олон амжилт хүсье. Тэгээд намайг ирж одоо өрж оролцуулсан танарт маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай. За